Та ажлаа хүлээн авсан цагаасаа компани бүтцийг цомготгож, үйл ажиллагааг илүү хэлбэр шуурхай болгоно гэж хэлсэн. Өнөө өглөөч зардал бууруулах талаар ярихдаа тасралтгүй, мэдэгдэхүйц зэрэг үг хэрэглэж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж эрэлхийж байгаа онцлолоо. Тэгвэл оны үлдсэн хагасын төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу? Дараагийн алхам юу вэ? Бид өнгөрсөн онд илүү хүчирхэг, оновчтой, энгийн Rio Tinto-г бий болгох төлөвлөгөөгөө танилцуулж, илүү хүчирхэг, уян хатан Rio Tinto-г байгуулах зорилт тавьсан бөгөөд өнөөдөр үр дүн нь санхүүгийн үзүүлэлтүүд дээр боддоор илэрч байгааг харахад таатай байна. Ашиг мэдэгдэхүйц өсөж, чөлөөт мөнгөн урсгал 75%-аар нэмэгдснээр хувьцаа эзэмшигчдэд 3 тэрбум $3 давсан ногдол шиг хуваарлах боломж бүрдлээ. Энэ бүхэн зах зээлийн таатай нөхцөл мөн Rio Tinto-г илүү хүчирхэг компани болгохын төлөө дотооддоо хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм. Харин миний хувьд өөрсдийн ирээдүйн байр сууриндаа ихээхэн догдолж байна. Бид багцаа цомхон болгож, зис, хөнгөн цагаан, лити болон төмрийн хөдөрт төвлөрсөн. Эдгээр нь бидний хамгийн хүчтэй хөрөнгийн баацтай, мөн хамгийн өндөр өсөлтийн боломж харж буй түүхий эдүүд юм. Цаашдын суур эрэлтийг харахад ялангуяа химэл оюун, дижиталчлал, цахилгаанжуулалт зэрэг өнөө цагийн томоохон чиг хандлагуудын ачаар бид энэ боломжийг ашиглахад тун таатай байр сууринд байна. Таны химэл оюунтай холбоотой байр суурийн талаар хэсэг хугацааны дараа ярилцах болно. Одоогоор AI хүрсэн бүхэл салбартаа нөлөөлж байна. Харин та өнөө өглөө ойролцоогоор $5 тэрбум хөрөнгө татан буулгах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан. Үндсэн бус ямар хөрөнгүүдээс худалдахаар судалж байна вэ? Тухайлбал танах Канадад төмрийн хөдрийн жижиг уурхайтай, тус уурхай худалдах хөрөнгийн жагсаалтанд багтаж байгаа юу? Бид 5-10 тэрбум $10 хөрөнгө чөлөөлөх талаар ярьсан. Үүнд стратегийн үнэлгээнд оруулсан зарим хөрөнгөөс гадна балансын бүтцийг хүссэн хэмжээнд үр ашигтай ажиллаж байгаа эсхийг баталгаажуулахын тулд нийт хөрөнгийн багцаа бүхэлд нь дахин үнэлж байна. Мөн бид $650 сая бүтээмжийн хэмнэлт бий болгоно гэж амласан. Харин өнөөдөр энэ үзүүлэлт аль хэдийн $870 сая хүрч хэрэгжилтийн хурд бараг 3 дахин их нэмэгдсэнийг зарлалаа. Энэ оны эцэхэд $1.8 тэрбум хүрэх төлөвтэй байна. Төмрийн хөдөр танай гол бизнес хэвээр байж орлогын дийлэнхийг бүрдүүлсээр байна. Хятадын эрэлт докторчсон ч үн харьцангуй сайн төвшөнд хадгалагдаж байгаатай давхцаж байна. Хятадын төрийн дэмжлэгтэй худалдан авагчтай хийж буй хэлэлцээ тань ямар шатандаа явж байгаа вэ? Шинэ мэдээлэлээс хуваалцахгүй юу? Тэд ямар шаардлага тавьж байгаа вэ? Мөн цаашид бусад түүхийн эдийн хувьд ч ижил төстэй шаардлага тавих эрсдэл бий юу? Төмрийн хөдөр манай хүчтэй зах зээл хിവэр байна. Хятадын өсөлт докторчсон шатандаа орж байгаа тухай бид олон жилийн турш ярьж ирсэн. Энэ нь ч одоо боддоор харагдаж байна. Гэсэн ч суур эрэлт хүчтэй хിവэр байгаа учраас зах зээлийн олон шинжээчийн төсөөлснөөс хавьгүй тогтвортой байна. Хэдийгээр Хятадын барилгын салбарын эрэлт саарсан ч экспорттой холбоотой гангийн эрэлт, өөрөөр хэлбэл 2 дахь болон 3 дахь шатны бүтээгдэхүүний эрэлт мэдэгдэхүйц өссөн. Үүний үр дүнд зах зээлд үн харьцангуй тогтвортой, сайн төвшөнд хадгалагдаж байна. Бид CMRG-г оролцуулаад зах зээлийн бүх оролцогчтой хамтран ажилласаар байна. Бизнесийн химийн үйл ажиллагааны хүрээнд гэрээнүүдээ шинжилдэг. Одоогоор бид яг тэр шатандаа явж байна. Та тус зах зээл хувьсаа өөрчлөгдөж буй талаар ярьсан. Одоогоор Хятадын эдийн засаг К хэлбэрийн сэргэлттэй байж хуучин эдийн засгийн бодлого руугаа орохгүй бол үл хөдлөх хөрөнгийн салбар болон үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт эргэн сэргэхгүй байх магадлалтай. Таны бодлоор энэ тогтворжилт цаашдаа уруудах хандлага шилжих үү? Илүү огцом сааралтыг та хэрхэн төсөөлж байна вэ? Барилгын салбарын эрэлт хэдэн жилийн туршид удаашрахыг бид харсаар байна. Тиймээс энэ сегментийн манай бизнесийн бүтцэд эзлэх хэмжээ 5 10 жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй багассан. Тэр үед эрэлтийн гол хөдөлгөгчдийн нэг байсан. Миний өмнө дурдсанчлан энэхүү эрэлтийг экспорттой холбоотой эрэлт нөхөж байна. Гангийн экспорт дангаараа бус. Харин Хятадын үйлдвэрлэл өсөж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн бусад зах зээлд нийлүүлэгдэж байгаатай холбоотой эрэлт юм. Нөгөө талаас дотоодын нийлүүлэлт болон хаягдал төмрийн нийлүүлэлт зах зээлийн таамагаас бага гарсан гэж бодож байна. Үүний үр дүнд үн харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, зардал талаасаа ч сайн дэмжлэг болсон гэж хэлэх байна. Мөн эрчим хүч зэрэг түүхийн эдийн үн өссөнөөр үйлдвэрлэгчдийн олборлолтын зардал нэмэгдэж, төмрийн хөдрийн үн одоогийн түвшинд хадгалагдахад дэмжиж байна. Мэдээж цаашдын стратегийн хувьд зэсийн ач холбогдол улам нэмэгдэж байгаа тийм үү? Энэ онд зэсийн үн болон эрэлт харьцангуй сайн түвшинд хадгалагдлаа. Тэгвэл оюу толгойгоос гадна ирээдүйн эрэлтийг хангахын тулд дараагийн гол өсөлтийн хүүсвэрийг хаанаас харж байна вэ? Data төвийн түүхийн эдийн зардлын ойролцоогоор 70%-ийг бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Үүнд хөнгөн цагаан, зис, лити, мөн ган багтаж байгаа. Цаашдын төлбөрийг харуул томоохон хэмжээний дата төвүүдийн хөрөнгө оруулалт эрхжил $1.8 хүрэхээр байна. Үүнийг түүхийн эдийн хэрэгцээтэй уялдуулан харуул асар их хэмжээний лити, хөнгөн цагаан, зисийн эрэлт бий болно. Тиймээс бид ирээдүйн өсөлтийг ашиглах үнэхээр сайн байр суурьнд байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Аз болоход бидэнд оюутлогоо бий. Уурхайн хүчин чадлыг жилд 500,000 тонн
давуу тал нэмэгдүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэхүү өргөтгөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн тус уурхайн гүйцэтгэлд бид тун сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс дахь Kennecott төсөл бий. Энэ нь тус улсын зис сайлуулах хоёрхан үйлдвэрийн нэг юм. Үүнээс гадна цаашдын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийн нөөц бидэнд бий. Ингэснээр бид энэ 10-ны эцэсгэд зисийн үйлдвэрлэлээ жилд 1 сая тоннд хүрэхээр зорж байгаа ба түүнээс цааш өсөлтийг дэмжих төслүүдэд мөн хэрэгжүүлэх болно. Илүү дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Шин зэсийн уурхайнуудыг хаанаас хөгжүүлэхээр төлөвлөж байна? Магадгүй M&A хилцлийн боломжийг судалж байна уу? Америкийн нэгдсэн улс дахь Resolution төсөл бий. Шаардлагатай газрын солилцоог хийчихсэн. Одоо хөдрийн биетэд өрөмдлөг хийж байна. Гэхдээ үйлдвэрлэл эхлэхэд хэдэн жил шаардлагатай. Энэ төсөл Америкийн нэгдсэн улсад нэлээд давуу байрлалтай. Бүрэн хүчин чадалтай хүрвэл Америкийн нэгдсэн улсын зэсийн эрэлтийн 25 хүртэлх хувийг хангах боломжтой. Мөн La Granja, Австрали дахь Vinu төсөл. Түүнчлэн хайгуулын хэдэн ирээдүйдэд төсөл бидэнд бий. Танай Эпицтагийн бүтцийг харахад сонирхолтой байна. Одоогоор 43%-ийг нь төмрийн хөдөр бүрдүүлж байна. Миний ойлгож байгаагаар 20 орчим хувийг хөнгөн цагаан 10%-ийг зис эзэлж байна. Харин литийн эзлэх хувь тун бага байна. Ойрын хэдэн жилд таны төсөөлж буй хугацаанд энэ бүтэц хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ? Манай хөрөнгийн багцад гарч буй хамгийн том өөрчлөлт бол төрөлжилт юм. Бид компани үйл ажиллагааг илүү төрөлжүүлэх талаар багагүй хугацаанд ярьж ирсэн. Өнөөдрийн үзүүлэлтүүдээс харахад энэ өөрчлөлт боддоор хэрэгжиж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар суурь EBITDA-гийн 57% нь хөнгөн цагаан, зис, литийн бизнесээс бүрдэж байгаа нь хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад томоохон өөрчлөлт юм. Бид цаашид ч компани үйл ажиллагааг улам төрөлжүүлэхийг зорж байна. Эдгээр түүхийн эдэд төвлөрч байгаа шалтгаан нь зах зээл тус бүрт хүчтэй байр суурийн хадгалагын зэрэгцээ дөрвөн үндсэн түүхийн эдийнхээ хүрээнд уялдуулаад цаашдын өсөлтийг дэмжих төслүүдтэй байх явдал юм. Миний бодлоор ашигт малтмалын бизнест ажиллахын нэг сургамж нь олон сонголттой байх явдал. Ингэснээр төслүүд хөрөнгө оруулалтын төлөө хоорондоо өрсөлдөж, эцэст нь хувьцаа эзэмшигчдэд хамгийн өндөр өгөөжийг бий болгодог.